Сайн байцгаана. За сайн байцгаана уу. Өнөөдөр бас бид нар ойрд бас жоохон лайв маань жоохон холдсон уучлаарай. Ажил ихтэй бас хаяа амжихгүй янз янз байх юм уу тэгээд. Сайхан зусцгааж гин үү? 100-ны сараар гарчихсан. Тэ. Хэр сонсогдож байна да? Олигтой сонсогдохгүй бол энэ микрофоноо жоохон байршлыг өөрчилж болно. Дажгүй юу та бүхэнд? Хэр сонсогдож байна? За тэгээд лайва маань одоо эхлэхэд бэлэн болсон. Ороод ирээрээ манайхан. За өнөөдөр болохоор илгэн дээрх элдв янзын зангилаануудын тухай ярина. За хортой хавдар, хоргүй хавдар, за элдв янзын одоо үүсгэр зөндөөл байдаг л да илгэн дээр. Тэр бүхний тухай ярих гэж байгаа. За тэгээд юу болоод нэг уламжлал ёсоор лайвынхаа өмнө би чинь нөгөө нэг юугаа суулаагаа суулуулдаг штэ. Одоо суулаанд бол миний энэ таны биеийн нууцуд гэдэг энэ эрүүл мэндтэй холбоотой хүний биеийн одоо эрүүл мэндийн янз бүрийн нууцудтай холбоотой ийм гоё ном байгаа. Тэгэхээр энэ номыг бол одоо суглаанд ингээд оролцсон улсуудад хэрвээ миний одоо энэ цаасан дээр бичсэн тоог таах юм бол энийг бол бэлгэлдэг байгаа. За тэгээд одоо өнөөдөр бол эхлээд та бүхнийг хангалттай ороод ирэхээр зэрэг суглаагаа эхлүүлнэ. Суглааны дараа үндсэн сэдв рүүгээ орно. За өнөөдрийн үндсэн сэдв бол илгэн дээр байдаг элдв янзын одоо зангилаа, хортой, хоргүй хавдрууд, за орон зай эзэлсэн янз бүрийн одоо юмнуудын талаар одоо ярилцах болно. За тэгээд хэр орж ирж байна манайхан? Яриа сонсогдож байна уу? Өнөөдөр бас микрофоных маань хөл маань жоохон одоо эвдрээд ингээд сул тавьчихсан байгаа. Хэр сонсогдож байна вэ гэдгийг та бүхэн хэлээд өгөөрэй. Сонсогдож байвал сонсогдож байна гэд биччихээрэй комент хэсэг дээр нь. Тэгэх юм бол тэгээд одоо лайва эхлүүлье. Хэдэн хүн орж ирж байна одоогоор? 100 гарсан байна уу? За тэгвэл одоо за өнөөдрийнхээ сургалт бол илгэн дээр гардаг янз бүрийн зангилаануудын тухай ярина. За сургалт эхлэхийн өмнө одоо нэг уламжлал ёсоор суглаагаа эхлүүлнэ. Суглаан дээр бол энэ миний сүүлийн үед бичсэн гоё ном байгаа. Маш сонирхолтой сэдвүүдээр нэг 100 гаруй сэдвээр ингээд биччихсэн юм гоё ном байгаа. Энийг бол бэлгэлнэ. За лайвнд дуудах хүмүүсээ бол дуудаад оруулаад ирээрэй. Лайвыг шеэрлээд өгөөрэй. За тэгээд цаашдаа миний энэ лайвыг сонсох сонирхолтой хүн байвал дагах гэдэг тавьж байгаа. Дагчих юм бол дараагийн одоо эрүүл мэндийнтэй холбоотой сургалтууд маань та бүхэнд илүү одоо хурдтай хүрж та хүмүүний сургалтанд бол илүү орж ирнэ гэдгийг бас хэлмээр байна. За одоо ингээд суглааныхаа номерыг энэ дээр бичнэ. За ингээд номероо бичлээ. Энэ номер бол суглааны номер бол 1-ээс 100-ийн хооронд нэг тоо байгаа. 1-ээс 100-ийн хооронд хүссэн тоогоо бичиж болно. А гэхдээ нэг хүн бол нэг л комент бичнэ шүү. Нэг хүн одоо олон комент бичих юм бол дараагийн комментууд нь бол хүчингүү тооцноо. За тийм учраас нэг хүн нэг л комент бичин нэг л тоог сонгоно. А тэр тоо нь бол 1-ээс 100-ийн хооронд байх ёстой. За тэгээд тэр тоогоо таачих юм бол энийг шууд бэлгэлнэ. За ингээд эхэллээ. За комментуудаа хараа явчаарай. За энэ юунд оператортай бол ингээд номероо өгчлөө, суглааныхаа дугаарыг өгчлөө. Гараад ирэнгүүт хамгийн түрүүнд таасан хүнийг л шууд ялагчаар тодруулна. Хамгийн түрүүнд таасныг нь ялагчаар тодруулна шүү. Тийм учраас тоонуудаа бичээд явчаарай. 1-ээс 100-ийн хооронд тоо байх хэрэгтэй. За энэ комментээс орж ирэхгүй хүмүүс коммент бичихгүй юм байна. Коммент нь орж ирэхгүй байх гэж яах юм? Коммент бичтэй та нар суглаа хэлсэн шүү дээ. Комментээс гарахгүй шүү. Энэ нэг л асуудал байна да тийм ээ. Гэхдээ над дээр бол коммент зүгээр харагдаад байгаа юм тийм. Тийм үү. Надаас ч тэгвэл наас арчиж. Ороод ирсэн үү? Тэг коммент энэ харагдахгүй энэ дээр харагдаж байна. өөр юм дээр харагдаж байна. За. Ороод ирсэн үү? За суглааны ялагч тодорх ойртож байгаа хаа. 1-ээс 100-ийн хооронд тоо байгаа. Нэг л тоо.
Суглаа явагдаж байна. Ялагч тодроогүй байна. Бичээд байгаарэ та бүхэн маань. За суглааны ялагчд өгөх бэлэг маань бол энэ байж, нацтан бол энэ байж байна. Энэ гой номыг өгнө. Энэ хэрвээ номын дэлгүүрээс судалдаад авал 35 мянган төгрөг байдгийг. Азтанд бол одоо үнгүй одоо бэлэглэхээр ингэж бэлдсэн байна. За. Одоогоор ялагч тодроогүй бай шүү. Ялагч маань тодроогүй бай шүү хүмүүсээ. За, бичээд байгаарай. Нэг хүн нэг л комент бичиж шүү. Та бүхэн маань. Одоо өнөөдөр комент нэг сонирм байх шүү ер нь. Яаж энэ дөрөв? Өнөөдөр зарим хүмүүсийн комент хамгийн ихэнд бичсэн комент дундуур бас ахиж орж ирээд. За. Нэг болцсон уу? За, Астан тодорчлоо шүү. За, Астан тодорсон. Жавхлан жавхаа гэдэг хүн одоо суглааг бол оновчтой зөв таасан байна. За, суглаа маань бол ийм тоо байсан. 49 гэдэг тоо байсан. Тэгэхээр 49 гэдэг тоог бол жавхлан жавхаа гэдэг хүн таасан байна. За, энэ хүн бол энэ миний бэлэгний эзэн боллоо, миний энэ номны эзэн боллоо шүү. За тэгээд ирээд аваарай гэж танд хэлмээр байна. За тэгээд азтай байсанд баяр хүргэе. За өнөөдөр нь бас ийм аз хэмэртэй энэ өдрийг аз хэмэртэй өнгөрүүлээрэй гэж хүсье. За ингээ лайв руугаа оръё доо. Зяг. За манайхан хэрэг цугларцгааж байна. Тэчгүй юу? За өнөөдрийн бид нар одоо гол сэдв бол илгэн дээрх одоо элдв янзын сүүдэрнүүд. За тэдгээр сүүдэрнүүд болон элдв янзын одоо зангилаанууд, хортой хоргоо тэднүүсийн талаар ярилцах болно. За хүний илгэн дээр бол янз бүрийн л одоо сүүдэр зангилаанууд байдаг. Зарим нь хортой байдаг, зарим нь хоргоо байдаг. За хэрвээ хортой байх юм бол тэр бол маш аюултай. Амь насанд бол занал хийлдэг. Монгол хүний нас баралтын одоо хамгийн том шалтгаан бол илгэний хорт тавдар байдаг. Тэгэхээр зэрэг хортой байна уу, хоргүй байна уу гэдгийг ялгана гэдэг бол одоо маш чухал юм аа. Хэрвээ ялгаж чадахгүй явж байгаад хэрвээ хортой байх юм бол мэдээжийн хэрэг одоо тэр хүн чинь амь насаа алдсан шүү дээ. Хорт тавдар чинь амь насанд аюултай өч юм чинь. Хэрвээ хоргүй байх юм бол тэрэнд айхтар санаа зовох зүйл байхгүй. Тэрэн дээр бол айд сандрах юм байхгүй, ажиглаа явж болно. За зарим тохиолдолд бол бас эмчилж бас болдог л доо. Ер нь бол зайлшгүй шаардлага гарахгүй бол хоргүй юмыг бол заавал оролдоод байх шаардлагагүй байдаг ийм тал байдаг. За тэгэхээр зэрэг Монгол улсад жилдээ нэг 2000 гаруй 2000 заримдаа 2300-аад элэгний хорт тавдар шинээр илэрж байгаа. За тэгээд тэр дотроос бол маш олон хүн бол бас нас ордог 1800-аас 2000-аад хүн бол жилдээ нас орж идэг. Тэгэхээр энэ тоо бол одоо сүүлийн хэдэн жилд бол ер нь л ойролцоол байгаад байгаа нас орж байгаа тоо бол. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр зэрэг бид нар хорт тавдрыг бол эрт дээр нь барьж аваад эмчлэх шаардлага бол их байдаг. Гэхдээ элэгний хорт тавдрын нэг онцлог нь юу вэ гэхээр зэрэг маш их дахилт өгөх дуртай нэгдүгээрт. За хоёрдугаарт болохоор зэрэг ерөөсөө хожуу шатанд нь илрүүлээд байгаа заримдаа. За хожуу шатан дээр илэрж байгаа хавдар гэдэг бол зарим тохиолдолд ямар ч найдваргүй байх тохиолдол байдаг. За ингээд хавдрын хэмжээ томрох тусмаа одоо эмчилгээний сонголт улам цөөхөн болж эхэлдэг. За 1 см байсан бол маш олон эмчлэх аргууд байна, тийм ээ. За төлж болж байна, за тайрч болж байна, за маш олон сонголтууд байдаг. Гэтэл ингээд магадгүй 10 см болчих юм бол сонголт бол их цөөхөн болоод эхэлдэг. Магадгүй судас воож болно. За хагалгаа хийж болж магадгүй болохгүй ч гэж магадгүй. За ингээд ерөөсөө эмчилгээний сонголт цөөрөх тусмаа л одоо тавилан бол улам одоо онцгой тал руугаа явдаг. Тийм учраас та бүхэн элэгний хорт хавдрыг сэжиглэж байгаа бол эхлээд хортой юу хоргүй юу гэдгийг ялгаж сурах хэрэгтэй. Тэрийг үлдэхдээ та нар заавал ялгах гэдэг шаардлагагүй. Та нарт бол зүгээр ямар тохиолдолд одоо санаа зовох юм бэ? Ямар тохиолдолд санаа зовох шаардлагагүй юм бэ гэдгийг л мэдчих болно. За тэгээд энэ элэгний хорт хавдрын талаар энэ миний одоо багш одоо Кунио Окуда гэдэг одоо Япон хүн байдаг л да.
Энэ хүний бичсэн ном бол одоо Япончуудын хувьд бол одоо хамгийн одоо элэгний хорт хавдарт бол хэрэглэгддэг гол ном болж хувирсан байгаа. За би бол Японд их олон жил сурсан. Нийтдээ 8 жил сурсан. 8 жил сурахтаа бол одоо элэгний доторын тэнхимд ялангуяа элэг судлалын одоо ийм одоо алдартай Токиогийн их сургуулийн одоо доторын тэнхимд одоо ингэ сурсан байгаа. За тэгээ манай энэ миний одоо гол багш Масао Омата гэдэг профессор байдаг. Тэр хүн бол одоо Аз номхон далайн элэгний холбооны тэргүүн хийжсэн одоо ийм алдартай профессор байж байгаа. Тэр багшийн маань одоо багш нь бол энэ Кунио Окуда гэдэг элэгний хорт хавдраар ингээд нарийсан мэрэгсэн ийм хүн байсан. За тэгээд үүний дагуу одоо миний багш бол бас элэгний хорт хавдраар бол ингээд мэрэгсэн ийм нарийн мэрэгжлийн ийм мундаг одоо профессор одоо ч гэсэн хүн үзэж байгаа. Одоо ч гэсэн эмчилгээ хийж байгаа ийм хүн байна. За энэ ном бол одоо хамгийн одоо чухал ном гэж ойлгож болно. За энэ номон дээр бол элэгтэй холбоотой маш олон одоо янз бүрийн одоо сүүдэр зангилаануудыг яаж онцлох вэ гэдэг талаар бол нарийн зааж өгсөн байж байгаа. За тэгээд элэгэн дээр байдаг хамгийн одоо түгээмэл зангилааг бол за нэгдүгээрт бол энэ гемангиом гэдэг зангилаа бичдэг. За гемангиом гэдэг зангилаа бол одоо элэгний судалснууд ингээд нэг дороо ингээд бөөгнөрөөд зарим хэсгээрээ маш их өндөр цусны одоо цусан хангамжтай, зарим хэсгээрээ цусан хангамж багтаа ийм ирээн цохор иймэрхүү юм бол байгаа. Энэ бол хоргүй. Ямар ч аюул байхгүй, амь насанд аюулгүй. Хоргүй хавдар. Заримдаа энэ хоргүй хавдарч гэсэн ийм олноороо хүний элгэн дотор 20-30-аар байх тохиолдол ч байдаг. Гэхдээ энэ бол арай ховор. Голдуу нэг юм уу хоёр одоо хоргүй ийм судасны зангилаа байдаг. За энэ бол голдуу аюул багтай. За хамгийн том аюул нь гэвэл заримдаа бол одоо томорсоор байгаад одоо чухал судсыг дарж болно. За эсвэл элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж магадгүй. За тэр үед бол хагалгаа хийх залттай. Хэрвээ тийм одоо эрсдэл байхгүй тохиолдолд энэ дээр бол хагалгаа хийхгүй, эмчилгээ хийхгүй байж болдгийм аа. Энэ бол хортоор руу шилжинэ гэж баг байдаггүй. Энэ нөхөр бол. За ийм аюул бол багтаа гэсэн. За дараачих нь болохоор зэрэг энэ нөхөр бас их олон төрөл байдаг л да. Жишээлх юм бол энэ бас л саяны нөхөр л доо. Гэхдээ харагдах байдал нь бол арай өөр. Энэ бол гемангиом гэдэг энэ зангилаа бол компьютер томограф дээр маш олон янзаар харагддаг. Тийм ээ? Классик маягаар харагдана, классик биш маягаар харагдана. Typical гэж янз бүрийн маягаар харагдаж идэг. Гэхдээ мөн чанар нь бол адилхан. Голдуул хоргуул байдаг. Гэхдээ яг энэ бол хорт хавдартай маш их одоо андуурагддаг хавдар одоо учраас хүмүүсүүд бол энэ дээр бол бас их болгоомжилж яадаг. За энэ болохоор зэрэг элэгний бас нэг төрлийн одоо хавдар байна. Аденом гэдэг төрлийн хавдар. Энэ бол булчирхайлаг эсэс гаралтай одоо элэгний хавдар байна. Гэхдээ энэ бол аденом гэдэг хавдар бол хортоор руу шилжихгүй. Ямар ч аюул байхгүй. За энэ бол хоргүй чигээрээ голдуу байж байгаа. Энэ дээр зайлшгүй эмчилгээг шаардлага бас байхгүй. Харагдах байдал нь болохоор зэрэг одоо их тийм одоо тийм элэгний хавдар шиг бас харагддаг. Гэхдээ бас зарим шин чанар бол арай өөр ийм хавдар гэж байна. Гэхдээ энэ бол хоргүй учраас айхтар санаа зовх зүйл байхгүй. За энэ болохоор FNH гэдэг төрлийн ийм одоо хоргүй хавдар. Гэхдээ энэ харагдах байдлаараа хортой юм шиг харагддаг. Элэгний хорт хавдартай хамгийн их андуурагддаг ийм төрлийн хавдар байна. Гэхдээ энэ бол мөн адилхан хоргүй учраас энэ хоргүй чигээрэл байж идэг. FNH гэдэг хавдар бол одоо хортоор руу шилжих тохиолдол бараг байдаггүй. Би л нэг ч удаа харж байгаагүй ийм хавдар байгаа. За тэгээд дараа нь болохоор зэрэг энгийн уйлын хаанууд. За уйлын хаанууд бол одоо хамгийн одоо аюул багтай ийм зангилаа гэж бас ойлгож болно. За энэ бол одоо жишээлбэл уйлын хаа байж гэн тийм ээ. За энэ уйлын хааг ингээд зүсээд авчихлаар зэрэг ийм дотроо устай шингэнтэй нөгөө малын уйлынхаа ямар байдаг вүлээ яг тэрэн шиг л ийм уйлынхаа байж байгаа юм. За энэ номоор бол би их бахархдаг. Энэ бол одоо миний одоо багш Масао Омата гэдэг профессорын маань багш Кунио Окуда гэдэг нэртэй ийм одоо алдартай ийм профессор байсан. Тэр профессор хүний бичсэн ийм ном байгаамаа. Тийм учраас энэ ном бол одоо үнэхээр одоо гайхалтай. Ягаад гайхалтай вэ гэхээр зэрэг энэ номон дээр элэгний янз бүрийн одоо хортой хоргүй хавдрууд юугаар нь яаж ялгах юм тийм ээ? Компьютер дээр яаж харагддгийг, эхо дээр яаж харагддгийг, за тэгэхээр эдийн шинжилгээн дээр яаж харагддгийг тийм ээ?
хаалгааны дараа яаж харагддгийг ингээд одоо бүхий л талаас нь ингээд биччихсэн ийм гайхалтай ном баггүй. За энэ энгийн үйл явдлын дээр санаа зовох зүйлгүй. Энэ бол хагарчихгүй бол ягч. За хэрвээ дэндүү том болж байгаад одоо 10 20 см болж байгаад хагарах юм бол бас шок өгөх аюул байдаг. Шок гэдэг нь бол заримдаа бол нөгөө дотор нь байгаа шингэн ингээд асгарахаар зэрэг хүний бие тэрнээс нь ингээд одоо хариу урвал өгөөд одоо шоконд орох тохиолдол бас байдаг. Заримдаа бол эндээс гарсан хагарснаасаа болоод цус алдах тохиолдол бас байдаг. За ер нь бол ховролдоо тэгтээ хагарах нь бол. За тэгээд дараа нь болохоор зэрэг бол энэ бол зүгээр нэг өөхний хоргоо хавдар. Зүгээр нэг өөх шиг харагдж байгаа ийм хоргоо хавдар. Зөвхөн өөхөн эсийн бөмбөлөг гэсэн үг тийм ээ. Харин одоо липом гэж нэрлэдэг байгаа. За энэ бол зүгээр ингээд аюул бол ерөөсөө байхгүй ийм хавдар байгаа. Энэ дээр бол санаа зовох зүйл байхгүй. За энэ мөн адилхан өөхөн бөмбөлөг өөхөн хавдар байна. Энэ бол хоргоо хавдар байгаамаа. За бид нар дандаа хоргоог л яриад байна одоохондоо тийм ээ. За энэ бол хатуурлын зангилаа гэдэг юм байна. Тэгэхээр зэрэг хатуурлын зангилаа гэдэг бол харин жоохон аюултай гэж үзэж болно. Хатуурлын зангилаа бол маш олон зангилаанууд байж байгаа. Зарим нэг нь одоо зарим зангилаа нь бол хортой хавдар руу шилжчих гээд идэг. Тэгэхээр зэрэг энэ олон зангилаанууд бол одоо энэ дээр маш олон зангилаанууд элэг хатуурсаар нас болоод ингээ үүсчихсэн байж байна. Энэ зангилаануудын зарим нь бол явандаа хортой руу шилждэг. Жишээлх юм бол энэ дээр бол ингээд энэ хоёр бол хортой шилжчихсэн байна. Бусд нь бол хоргоо чигээрээ байж байна. Тэгэхээр элэгний хатуурлын зангилаа гэдэг бол бас хорт хавдар руу шилжих аюултай ийм зүйл шүү гэдгийг та бүхэн ойлгоход бол болно. Яриа сонсогдож байна уу? За та бүхэн маань өнөөдөр энэ чухал яриаг маш олон хүнд түгээгээд өгөөрэй. Ягаад гэвэл монгол хүн бол эход ингээ харахад бол эсвэл компьютерт харахад бол ямар нэгэн зангилаа бол харагдаад идэг. За зарим нь хортой байдаг, зарим нь хоргоо байдаг. Тэгэхээр тэр хоргоо зангилаа юм уу, хортой зангилаа юм уу гэдгийг ялгах хэрэгтэй. Нэгдүгürt. Хоёрдугаарт хэрэг хортой зангилаа үүсгэх гээд байгаа бол тэрийг баг дээр нь барьж авах хэрэгтэй. Хэрэг баг дээр нь барьж авах юм бол тэр хүний амь насыг яг аврах бүрэн боломж байдаг. А дэндүү томорцсон хойно барьж авах юм бол тэр хүний амь насыг аврахад маш хэцүү болж эхэлдэг. Огт боломжгүй гэж бас хэлэхгүй. А гэхдээ улам л одоо хэцүү болж эхэлдэг шүү. Тийм учраас ямар нь хортой, ямар нь хоргоо вэ гэдэг талаар би одоо ярих гэдэг. За дараачих нь энэ бол элэгний хорт хавдар. За элэгний хорт хавдар гэдэг бол одоо их дотроо бол их хэд хэдэн төрөл байгаа. За гэхдээ тэд нар бол бүгдөө л хортой гэдгээрээ бол аюултай. За одоо жишээлх юм бол энэ дээр бол одоо жишээлбэл ингээ хортой хавдар ингээ үүсэж байна тийм ээ. За энэ хүү хортой хавдар нь бол компьютер томографаар маш бас их боломжийн хэмжээнд бол ялгах боломжтой байдаг. За энэ хортой хавдрыг бас одоо хавдрын маркер гэдэг шинжилгээгээр бас ялгаж болдог. Хавдрын маркераар ялгаж бас болно. За тэгээд мөн одоо дүр соншилгоогоор ялгаж болно. Эдийн шинжилгээгээр ялгаж бас болно. За энэ бол бас мөн хортой хавдруудын төрөл байна. За хорт хавдрын онцлог нь бол ургалт нь хурдан томордог. За зарим мандаа өсөрхийлдэг. За тэгээд улам томорсоор байгаад элэгний үйл ажиллагааг бол алдагдуулж эхэлдэг. Ийм л аюултай амь насанд аюултай зүйл. За элэгний хорт хавдрын нэг онцлог байдаг. Элэгний хорт хавдрын нэг онцлог нь юу юм бэ гэхээр зэрэг хорт хавдрын онцлог нь юу вэ гэхээр зэрэг нэгдүгээрт элэгний хорт хавдар элэгэн дотроо одоо үсэрхийлэх дуртай элэгний хорт хавдар. Элэгнээсээ гарах их дургу. Яагаад элэгнээсээ гарах их дургу байдаг вэ гэхээр зэрэг элэг маань өөрөө маш их тэжээлтэй, цусаар баялаг, хоол тэжээлээр маш баялаг орчин учраас элэгний хорт хавдар бол элэгэн дотроо л орших их дуртай байдаг. За бас нэг онцлог нь юу вэ гэхээр зэрэг элэгний хорт хавдар бол одоо дахилт өгөх магадлал их өндөр. Эмчилгээ хийлээ тодорхой хугацааны дараа дахиж гарч ирэх магадлал 50-70% гэж үздэг. За 50-70% гэдэг бол асар өндөр шүү дээ. Өнөөдөр 100 хүн эмчилгээнд орлоо гэж бодоход тэрний тал нь бол дахилт өгөх магадaltaй гэсэн үг. За зарим тохиолдолд бол 3-2 нь бол дахиад хавдар гарч ирдэг гэсэн үг. Шинэ хавдар. Гэхдээ элэгний хавдар. Өөрөөр хэлбэл элэгэн дээр ингээд хавдар үүсэх суурь нь ингээд нэгэнт ингээд үүссэн хойно нэг хавдрыг эмчилсэн ч гэсэн шинээр хавдар гарах одоо орчин нь бүрдсэн байдгиймаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За зарим тохиолдолд бол элэгний хавдрыг эмчилсэн ч гэсэн хажууд нь ийм жижигхэн жижиг үсэрхийллүүд нь бол харагдахгүй байж байгаад аяндаа томрох ийм тохиолдлууд бас байдаг.
кластер маягаар ингээд жижигхэн хавдрууд эргэн тойронд нь эхлээд нүдэнд харагдахгүй байжгаад эхлээд онцлогдохгүй байжгаад явандаа ингээд томроод гараад ирдэг тохиолдол ч бас байдаг. За тэгэхээр зэрэг илгэн дээр одоо ямар үед одоо хавдар ус эрсдэлтэй вэ гэхэлэр зэрэг саяын нөгөө нэг degenerative nodule гэж гарсан шүү дээ. Илгэний хатуурлын зангилаанууд. За тэр зангилаанууд бол явандаа ингээд одоо хорт хавдар руу шилжих аюултай байдаг юм аа. Хэрэв хорт хавдар руу шилжих гээд байх юм бол 3 юмар маш сайн хяндаг байх хэрэгтэй. Энэ 3 юмар хянж чадах юм бол илгэний хорт хавдрыг бол баг дээр нь барих магадлал бол маш өндөр байдаг. За нэг нь бол илгэний хавдрын маркер альфа фетопротеин гэдэг маркер байна. За нөгөөх нь болохоор зэрэг одоо юу байгаа PIFK2 гэдэг хорт хавдрын маркер байна. За нөгөөх нь бол илгэний эхо. За энэ 3 шинжилгээгээр бол илгэний хорт хавдрыг бол эхлээд бол үүсэж гин үгүй юу гэдгийг нь баримжаа авдаг. За тэгээ энэ 3 дээр ямар нэгэн өөрчлөлт гараад ирэх юм бол компьютер томограф юм уу имран шинжилгээгээр үзээд үнэхээр хорт хавдар мөн үгүй юу гэдгийг бараг л одоо зургаар нь бол баримжаалах бүрэн боломжтой байдаг. За одоо Монгол улсад хийгдэж байгаа илгэний одоо хорт хавдрын эмчилгээ бол бараг 99% нь бол дандаа одоо дүрс онцлогоогоор нь бүрэн онцлоод шууд эмчилгээнд орж байгаа. За яг бүр ингээ учир нь олдохгүй байгаа дүрс онцлогоон дээр үнэхээр учир нь тайлагдахгүй байгаа зарим нэгэн зангилаадуудыг болохоор зэрэг биопсийн шинжилгээ буюу зүүгээр хатгаж агаад эдийн шинжилгээ авч агаад тэрийг ингээд эмчилдэг. За үнэхээр шаардлага гарвал эмчилдэг. Хортой байх юм бол эмчилнэ, хоргүй байх юм бол ажиглана тийм үү. Тэгэхээр зэрэг илгэн дээр одоо ийм олон төрлийн одоо янз бүрийн одоо сүүдэр зангилаанууд бас байдаг. Заримдаа ерөөсөө нөгөө нэг тоцгоч бодисыг хүлээж авч байгаа байдлаас шалтгаалаад яг зангилаа шиг харагдах тохиолдлууд бас байдаг. Өөрөөр хэлбэл цаана нь ямар ч өвчин байхгүй мөртлөө нөгөө тоцгоч бодисыг хүлээж авч байгаа байдлаас шалтгаалаад алаг цоог харагдаад тэгээд нэг хавдартай юм шиг харагддаг тохиолдол байдаг. За тэрийг бол шинжилгээний артефакт гэж нэрлэдэг. За артефакт гэдэг бол харахад одоо нэг сүүдэртэй харагдаад байгаа мөртлөө цаана нь юу ч байхгүй байна гэсэн үг. Тийм тохиолдлууд бас маш олон байгаа. За тэрийг бол одоо маш туршлагатай эмчнэр ингээд дүрсийн одоо юуны компьютероор ингээд хараад ингээд туршлагаараа за энэ бол хоргүй юм байна гэдэг бол ялгаад байдаг. За зарим тохиолдолд болохоор зэрэг судасны одоо гаж урсгалаас болоод хортой хавдар шиг яг харагддаг. За тэрийг бол шунт гэж нэрлэдэг байгаа юм. Англиар бол шант гэж нэрлэдэг. Монголоор бол шунт гэж нэрлэдэг байгаа. За энэ шунт гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг уг нь бол хүний элгэн дотор чинь артерийн судас нь ороод одоо тийм ээ вены судсаараа ингээд дамжаад гардаг юм учиртай гэтэл зарим тохиолдолд богино холбоо маягийн юм үүсээд за артер вены хооронд ингээд арай бүдүүн судаснуудын хооронд ингээд холбоос үүсчихэр зэрэг энийг шунт гэж нэрлэдэг байгаа. Шунт гэж нэрлэдэг байгаа. За энэ бол заримдаа бол хавдар шиг харагддаг. Гэхдээ туршлагатай эмчнэр бол за энэ бол одоо зүгээр судасны одоо гаж урсгал байна гэдгийг бол хараад бол тогтоочдөг байгаа шүү. За нэг зүйлийг нэмж хэлье. Хатуурлын зангилаа гэдэг нэг аюултай юм байдаг. За хатуурлын зангилаа гэдэг бол ер нь хатуурлын зангилаанууд үүсээд эхлэх юм бол хавдрын суур тавигдж байна л гэж бодоорой. Тэгэхээр хатуурлын зангилаанууд гараад ирчихэж байгаа бол маш ойрхон ханиулж явах хэрэгтэй. 3 сар болгон илгэний эмчэд хянуулж явах хэрэгтэй. Тэгжээж тэндээс хорт хавдрыг эрт үед нь барьж авна. Тэгэхгүй зүгээр л ингээд хатуурлын зангилаа үүсчихэд байхад нь тоохгүй явж байгаа л 2 жилийн дараа ч юм уу 3 жилийн дараа гівгэнт ороод ирэхэд бол зарим нэг нь хорт хавдар болоод ингээд томорцсон байхад бол эмчилгээний тавилан бол одоо тэр хүний тавилан ч гэсэн буруу зөв рүүгээ явчих гээд байдаг. Ер нь хавдар үүсгэж байгаа хүн дээр хамгийн чухал анхаарах ёстой юм юу вэ гэхээр зэрэг эмчийн хэлж байгаа тэр цаг хугацаан дээр маш их одоо ач холбогдол өгч явах ёстой. Хэрвээ эмч 3 сарын дараа хянаалах юм бол яг л 3 сарын дараа л хянаж авах хэрэгтэй. 6 сарын дараа хянуулаарай гэх юм бол яг л 6 сарын дараа л илүүчгүй дутуучгүй хянуулж явах хэрэгтэй. Тэгэл манай монголчуудын хувьд бол ямар байдал харагдаад байна вэ гэхээр зэрэг 3 сар гэж хэлэхээр зэрэг заавал 4 сар болох нь. 6 сар гэж хэлэхээр заавал ямар нэгэн байдлаар жилийн дараа ирнэ. Эсвэл 8-9 сар болоод бас нэг ажил завгүй байж байгаад ингээд ирлээ гэж байгаа. Тэр завгүй байж байгаад ирлээ гэд таны одоо хойшин тавьж байгаа цаг хугацаа гэдэг бол таны амь насны эрсдэл байхгүй. 3 сар гэдэг чинь цаана шинжлэх ухааны үндэстэй тоонууд байдаг. 6 сар гэж байгаа бол бас нэг үндэстэй байгаа. Ер нь эрсдэл багтаа байх юм бол хяналтын хугацаа нарай зайтай байдаг.
Өндөр эрсдэлтэй байх юм бол сар болгон хянах тохиолдол байдаг. Жишээлбэл би бол зарим хүмүүсийг бол сар болгон хянана. Зарим хүнийг бол 6 сард нэг удаа хянана, зарим хүнийг бол одоо жилдээ нэг удаа хянах жишээд. Зарим хүнийг бол 2-3 жилд нэг хянахад болно шүү дээ бас. За тэр болгоныг бид нар одоо юугаар нь олж мэдээд ингээд за энэ хүнд аюултай байна уу, аюулгүй байна уу гэдгийг олж мэддэг юм бэ гэхээр зэрэг хамгийн чухал юм нь болохоор зэрэг хавдрын эрсдэл хэдэн ширхэг байна вэ гэдгийг мэдчихэж байгаа. Олон эрсдэл байх тусмаа хавдар үүсэх магадлал өндөр байдаг. Хорт хавдрыг баг дээр нь барьж авч чадах юм бол бүрэн идэрдэг. Хожуу барьж авал нас бардаг. Тэгэхээр энэ одоо заагийг л алдах юм бол тэгэл ер нь хүний амь насанд эрсдэл учирч эхэлдэг л дээ. За тэгэхээр зэрэг хавдрын маркер гэдэг имийг маш ойр ойрхон өгж бид нар хортой байна уу, хоргүй байна уу гэдгийг нь ялгадаг. Хорт хавдрын маркер үзэх болгонд л ингээд тууштай нэмэгдээд байх юм бол энэ бол хортой шинж байдаг голдуу. Гэтэл хаяа ихсчээд хаяа буураад ингээд ихсээд буураад байх юм бол энэ бол хоргүй хавдрын шинж байдаг. Гэхдээ зарим хавдрын маркерууд бол хавдргүй хүн дээр ч гэсэн өндөр гарах тохиолдол байдаг. Яг бол хавдрын маркер гэдэг шинжилгээ бол зарим төрлийн эм ууж яхад. За зарим төрлийн өвчнүүдийн үед бол одоо хавдргүй мөртлөө өндөр гарах тохиолдол байдаг. Ялангуяа одоо ПИФК гэдэг шинжилгээ бол одоо цус шингэлэх эм ууж явах үед бол өндөр гардаг. К витамины дутагдлын үед бол өндөр гардаг. Тэрний цаана бол хавдар байхгүй байж бас болно. За тэрийг бид нар юугаар нь ялгад юм бэ гэхээр зэрэг нөгөө дүрс оншилгоогоор нь эхо, компьютер томографаар нь харж агаад за энэний цаана чи үнэхээр хортой юм байна шүү үгүй юу гэдгийг нь ялгаж аваад за тэр улсуудыг бол эмчилгээнд оруулдаг юм учиртай юм аа. За ямар улсууд илгэний хавдрын өндөр эрсдэлтэй вэ гэхээр зэрэг вирустэй улсууд. Илгэний Б, С, Д вирустэй улсууд бол хавдар үүсэх эрсдэл өндөр. Арх удаг улсууд, илгэний өөгчлөлттэй улсууд, алаа тасаат нь дандаа өндөр гарч идэг улсууд, тийм үү? За төмрийн хордлоготой улсууд. За эдгээр улсуудыг бол үнэхээр одоо аюултай юм байна л гэж одоо үздэг юм аа. Тэгэхээр энийг бол илгэний эмч бол үзээд хяналтанд байлгаж агаад хорт хавдрыг угтаж оншилдог. Араас нь оншилно гэдэг бол хамгийн аюултай оншилгоо байдаг. Хавдар үүссэн хойно нь ингээд бүр том болцсон хойно нь ингээд явж иж болохгүй. Жижиг 1 см байхад нь хараад 2 см байхад нь хараад за одоо эмчилгээнд орё гэдэг юмруул ингэж үе шаттайгаар тогтвортой хинжээж л хавдрыг эрт үед нь барьдаг юм а. Түүнээс биш хаяа нэг эмчит хандаад явж байгаа хүмүүс бол хизээч хорт хавдрыг бол эрт үед нь барьж чадахгүй. Дандаа хожуу шатанд нь заримдаа бүр найдваргүй болсон үед нь л орж ирдэг ийм тал байдаг юм а гэж хэлмээр байна. За анхаарал хандуулсанд баярлалаа. Асуулт байвал 3 асуулт асуучих дөгөө. Тэгээ хариулт өгье. За. Хавдрын маркерыг даатгалаар хийж байгаа юм байна. Хавдрын маркерыг даатгалаар бол хийхгүй байгаа. Компьютер томографиг бол даатгалаар бол хийж байгаа. Томографийн одоо компьютер гэдэг нэг том бөөрийнхий юмар зураг авдаг штэ. За тэрийг бол эрүүл мэндийн даатгалаар хийж байгаа. Хавдрын маркер бол даатгалд бол ороогүй байж байгаа. Манай дээр бол за. За вирустэй хүн нэг хүн ихэнх. За. Вирустэй хавдрын хяналтанд явах хэрэгтэй юм байна. Б вирустэй бол 40 наснаас эхлээд хавдрын хяналтанд орох хэрэгтэй. Харин Б, Д вирустэй хавсарсан байх юм бол 35 наснаас эхлээд хавдрын хяналтанд орох хэрэгтэй. За юу. Тэгэхдээ Б вирустэй хүн бол ер нь одоо 40 наснаас эхлээд насан туршдаа хянаж авах хэрэгтэй. Яг нь Б вирус өөрөө бол илгэний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл гэж явдаг. Б, Д вирустэй хүн бол 35 наснаас эхлэл шууд хяналтанд орохгүй болтгоо. За анхаарал хандуулсанд баярлалаа. Би та бүхний бүх асуултанд хариулсан гэж найдаж байна. Эргэлзээ байх юм бол комментэнд бичээрэй. Би тэгээд хариулахыг бодъё. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.